онд одоо манай хэмжээнээс нэмсэн хойш үл ер нь айл үйлдсэнгүй. Одоо энэ эдгэрсэн байна сайхан. Энээс тийшээ бол ингээд цотголон тэгэл нурын хар гээл энэ мэдэн нурын хөвөнд зүүн нүднгийн орол. Хэмжээнээс одоо энэ хүнчээ байна да. Номын дуун таслаагүй нүдэнгийн хийд. Үзэгч та бүхний ирүүлсэн санал, өгүүлсэн сонирхолтой түүхийн мөрөөр бэлтгэж байгаа бүх тойрог нэвтрүүлгийн зураг авалт үргэлжилж байна. Манай аав Шарав гэдэг Чойрын хүйдийн бас том марамба одоо байсан хүн 37 онд намайг ой 8 сартай байхад баригдаад тэгээд алах ял заагадаад явдгийн даван дээр шөнө шоронгоос хоригдлуудыг ячхад машинанд дүүрчихэд хоригдлуудаар ганцаараа тэр шорондоо үлдээд маргааш өглөө 10 жилийн ялаа авч зүүн хараад 10 жилийн ялаа эдлээ. Тэгээд энэ гонигт түүхийг тээж явсан, түүчээлж явсан, Монголын бурхны шашныхаа дуу хоолойг тастаагүй явсан, золгийнхны гэрлийг бөхөөгөөгүй явсан тэр ард иргэд болоод лам хуургуудын алдрыг мөнглөх энэ гэрэл төшөөний нээлтийн ажиллагаа хийж байна. Яг энэ цаг мөчөөс 1933 онд харин нутаг дөрөв өмөртөж амиа байгуулсан энэ дам яг энэ цаг мөчөөс ээжигийн төрсөн ахын дам гэж унцад хүн байсан багада 5 настай гэсэн дам болж хурж байгаад төв гандаа ээжлээ чилж очсон улсуудын нэг нь байсан. Тэгээ одоо тэр хүний төрсөн дүүгийнх нь хүүгэнд бий байгаа гандуудаа гэдэг гандан турдаг. Тэгээ 18 сүншиг өргөё. Тэгээ та бүхэн энэ нутгийн улсууд эндээ залбир шүтэж байгаарэ гэж хүсэх байна. Жэжэдэн жигнэмда малда жонцода дэнгедавадаг самбрахан намас рванда тагадавад идэм самбрасан юмсөдөн жимэт таксамдагод дрозомбагийн шинэсэрдэн шивэдэгчгэл хондове помсаг валдаардэн даши шоо идагежэнэ согигэ басндовршоо. Манай нэвтрүүлэг хөх тойрог нэртэй үзэгчтэй та бүхэн мэдэж байгаа. Бид нар 2018 оны 3 дугаар сараас эхлээд ямар нэгэн түүхий улбаг тойрчил явна л да. Монголын байтугай дэлхийн хэмээн алдарсан тэр сайхан очир дээр хувилгааны удам содортойгоо ярьж өнөөдөр бид очир дээр хувилгааны 8 настай дээлийн боллоо. Энэ одоо ер нь тэгэхгүй. Энэ ямар ч гэсэн 10 хэдээс наан ухаа. Балданцгийн өшөөний ноён Балдан ноён гэж байсан. Тэрний эхнэр одоо энэ дээлийг 1899 онд ойж урлаж тэгээд энэ очир дээр хувилгаа маань энийг өмсөж байсан ийм түүхтэй.